Сайн байцгаана уу бүгдээрээ. За өнөөдөр хамтдаа Бурхны үгийг хуваалцгаая. Шинэ гэрээ Үйлс 8 дугаар бүлэг 4-өөс эхэлж уншицгаая. Шинэ гэрээ 8 4-өөс эхэлж уншия. Тархсан хүмүүс явсан зүг бүртээ үгийг тунхагласаар байв. Филипп Самарын хотод ирж тэдэнд Христийг тунхаглав. Хурсан олон Филиппийн үгийг сонсож үлдэж байсан тэмдгүүдийг харж санал нэгтэйгээр яриаг нь анхарч байлаа. Учир нь бузар сүнс шүглсэн олон хүнээс тэдгээр нь чанга дуугаар хашгиран зайлж байсан юм. Саа өвчтэй болон эрэмдэг олон хүн эдгэрч байв. Тэр хот үлэмж баяр баясгалтай байв. 12. Харин Бурхны хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филиппт итгэсэн эрэгтэйч эмэгтэйч баптизм хүртэж байлаа. Одоо 26-аас алгасаад 26-аас эхэлж уншия. Харин эзний Тэнгэрлэгч Филиппт босог тун Иерусалимаас Газ руу урууддаг замаар урагш яв гэлээ. Энэ нь цөлийн зам. Тэрч босоод яв. Тэгтэл харагтун. Этиопийн хатан хаан Кандакийн бүх сан хөмргийг хариуцагч Этиопийн тайхан амбан Иерусалимд мөргөл үлдэхээр ирээд буцан явж байжээ. Тэр тэргэндээ сун иш үзүүлэгч Исаяг уншиж яв. Филиппт сүнс тэр тэргийг гүйцэн очь гэв. Гүйн очтол өнөөх амбан иш үзүүлэгч Исаяг уншиж байх нь Филиппт сонсогдов. Тэгээд түүнээс та уншиж байгаагаа ойлгож байна уу гэхэд тэр хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах вүлээ гэд Филиппийг тэргэндээ суухаггүй. Түүний уншиж байсан бичвэрийн хэсэг гэвэл тэр нэдлэгдэх хонь мэд хөдлөгдсөн бөгөөд хэрэгэгчийн өмнө дуурахгүй хонь шиг амаач тэр нээгээгүй юм. Тэр басамжлал доромжлолд шийтгэгдсэн хэн түүний угсаатай хамаатай болох вэ? Учир нь түүний аим газраас зайлуулагдсан юм гэсэн нь аж. Мөнх тайхан хүн Филиппт энэ иш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу? Аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Хэлж өгөөч гэсэнд Филипп амнан тэрхүү бичвэрээс эхлэн Есүсийн тухай сайн мэдээг түнд ярьж өгөв. Тэд замаар явсаар устай газар хурж иржээ. Тайхан хараач ус байна. Баптизм хүртэхэд болохгүй нь юу вүлээ гэв. 38-аас эхэлж уншия. Үргэлжлүүлээд тэгээд тэрээр тэргийг зогсоохыг тушаан тэд хоёул ус руу орж Филипп түнд баптизм хүртээжээ. Тэд уснаас гарч ирэх үед эзний сүнс Филиппийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясгалтайгаар замд гарчээ. Харин Филипп Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртлээр дайран гарсан бүх хотуудад сайн мэдээг тунхагласаар явлаа. 40 хүртэл уншлаа. 38-аас эхлээд Филиппийг та бүхэн мэддэг баха. Есүсийн дагалдагчийн дунд Филиппийн нэг дагалдагч Андрей болон Филиппийн ах дүүс бөгөөд Есүсийн 12 дагалдагчийн нэг
байсан. Гэхдээ өнөөдрийн энд гарч байгаа Филипп нь бол элч Филипп биш. Үлс номын 6-гийн 3 дээр хэлсэнчлэн тиймээс ах дүү нар минь сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн нэр хүнд бүхий долоон ирийг та нар дундаас сонго. Тэгээд энэ хүү үргийг тэдэнд хариуцвал гэд тэд харин 4 дээр хэлсэн харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв. Энэ саллыг хамаг олон дэмжиж итгэл болон ариун сүнсээр дүүрэн Стефан болон Филипп, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгосон. Үүний дундах энэ үйлчлэгчээр сонгогдсон Филипп нь энд гарч байгаа Филипп юм аа. Бусад 7 үйлчлэгчийн тухай нэг их тэмдэглэгдээгүй. Гэхдээ Стефан болон Филиппийн тухай тэмдэглэгдсэн. Тэгээ Стефан нь болохоор Үлс номын 7 дугаар бүлэг дээр сайн мэдээ тарааж байгаад тэр чулуугаар шийдэгдэн өгдөг тухай гардаг. Стефан болон Филиппон нь зөвхөн сүмийн үйлчлэлийн ажилд сонгогдсон хүмүүс бөгөөд гэхдээ тэд сайн мэдээг тараах буюу үгийг тараах ажилд ч гэсэндээ тэд ажиллаж байсан. Тэгээ Стефан Филипп хоёрыг онцлон энд тэмдэглэсэн. Филипп болон Стефан нь сүмийн тэр хүмүүсийн сүмийн гишүүдэд үйлчлэх ажил сонгогдсон боловч энэ хоёр маань Бурхны үг сайн мэдээ тараах ажилд идэвхтэй оролцож байсан тухай тэмдэглэгдсэн. Тэгээ Үлс номын 7-гийн 54 дээр тэмдэглэгдсэн үгийг хэдүүлээ харцгаая. Үнийг сонссон тэдний хорсол буцаг шүдэ хавирч байлаа. Харин ариун сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурхны суу алдрыг болон Бурхны баруун талд зогсож буй Есүсийг хараад гээд. Тэгээ Стефан болон Филипп нь тэр сайн мэдээ тараах иш үзүүлэгчдэн хийж байсан элч нарын хийж байсан ажлыг ч гэсэн хийж байсан тухай энэ Үлс номын 7 дугаар бүлэг дээрээс эхлүүлээд тэмдэглэгдсэн эднэр нь хуучин гэрэндээ тэмдэглэгдсэн үгийг мөн бусадтай хаалтж исэн гэсэн үг. Тавин тавыг уншиж байна одоо. Түүнийг Бурхны суу алдрыг болон Бурхны баруун талд зогсож буй Есүсийг хараад гэсэн. Энд хэлэхдээ Есүс энэ газар ертөнцийн 33 жил майхан биеэрээ амьдарч загалмай дээр бүгдийг биелүүлсний дараа оршуулгадж дахин амьсан. Тэр дахин амьсныхаа дараа дагалдагч нартай ирж үзэгдэхэд тэд итгээгүй. Тэгэхэд тэр 500 хүмүүст 500 Кристчэнд нэг ижил цагдаар өөр газарт одоо тэр ирж үзэгдсэн. Дахин төрөхдөө. Тэгээд дахин амьснаагаа. Гэхдээ тэр хүний махан бие нь яг махан биеэрээ биш байсан. Түүний биен дээр гэхдээ сорвинууд нь байсан. Утгаар хатгсан, гаранд нь хадсан хадаасны нүх гээд түүний дагалдагч байсан Томас итгэхгүй байсан учраас түүний тэр шарх сорвиг харж итгэсэн. Тэгээд тэр нүхийг олж харсан. Тэр гарын дах нүхийг хараад хөлн дэх нүхийг ингээд хадсан тэр бүгдийг харсан. Түүнийг харж тэр итгэсэн. Томас түүнийг дахин амьсан Есүс байна гэдэгт итгэсэн. Тэгээд дахин амьсныхаа дараа 40 хоногийн турш дагалдагч нартайгаа хамт байж байгаад дахин хөөрсөн. Үүлэн дээр хөөрн дэшилсэн. Тэгээ 10 өдрийн дараа ариун сүнс дагалдагч нар дээр нь Үлс номон дээр тэмдэглэгдсэн байдаг. Ариун сүнс дагалдагч нар дээр нь ирдэг. Тийм учраас тэд ариун сүнсээр дүүрсэн тэд гадаад хэлээр ярьж эхлэхэд ард түмэн гайхаж байсан. Өөр орны хэлээр ярьж эхэлж сайн мэдээг тарааж эхлэхэд тэд баг солиорсон байна гэж хэлдэг байсан. Тэднийг согтсон байна гэж
согтуудаа ийм үйлдэл хийж гэнэ гэж гайхаж байсан. Ариун сүнс тэднэр дээр ирсэн байсан. Ариун сүнс тэдэнд ирсэн байсан. Тэгтэл өнөөдөр уншсан хэсэг дээр Стефан 55 дээр ариун сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр ширтэн Бурхны суу алдрыг болон Бурхны баруун тал зогсож би Есүсийг хараад гэж хэлсэн. Энэ суу алдрыг хараад гэдэг нь болохоор уг нь бол Есүс Бурхны баруун талд сууж байгаа гэж төрслөлдөг байхад энд бол зогсож байгааг харсан гэсэн. Тэгээд тэр түүнийг хараад гэсэн. Харагтун гэж хэлээд тэр тэнгэр нэгтгэх болон Бурхны баруун талд зогсож байгаа хүний хүүг би харж байна гэж хэлв. Тэгэхдээ түүнийг тэгж шарлж байхад нь тэд нар хашаанаас гарган түүнийг чулуугаар шидэлж алдаг. Стефан болохоор өөрийнхөө харсан зүйлсийг яг тэр чигээр нь тэднэрт зарлан ойрлсон. Гэтэл нөгөөд нь ойлгоочгүй тэрийг хүлээж авахыг ч хүсээгүй. Гэтэ би л ойлгож байна. Аврагдсан Кристиан бид нар энийг харах боломжтой. Энэ нь бол нууц. Ариун сүнс үүнийг харуулж байна. Ариун сүнсээр л бид нар энэ бүгнийг олон мэдэх боломжтой. Итгэх боломжтой. Стефан чулуугаар шидэгдэж хөхт нь Саул тавь 59-ийг уншия. Үлс 7-гийн 59. Тэр Стефан руу чулуу шидэлж байхад Стефан хашгиран эзэн Есүс минь сүнсийг минь хүлээн аваарай. Хүн чулуугаар шидүүлээд өвдөж шидхүүлж байхдаа тэр шидэлж байгаа чулуу шидэж байгаа тэднийг харах ёстой байхад тэднэр тэр байтугай тэр Бурхныг зарлаж Есүсийн тухай тэднэрт зарлаж байхад тэд харин эсрэгээр шийтгэж чулуу шидэж байсан түүнийг тэр юу гэж хэлсэн бэ гэхэд эзэн минь сүнсийг минь хүлээн аваарай гэд өвдөг сөхрөн чанга дуугаар эзэн минь энэ нүглийг нь тэдэнд бүд хооч гэж хашгирав. Ийхүү хэлээд тэр нойрсов гэж тэмдэглэгдсэн байсан. Тэдний төлөө тэр залбирч байсан. Тэгээд тэднийг харааж тэднэрт дургуулхаж тэднийг дайсан мэт үзээгүй. Тэднэр мэдээгүй учраас энэ үйлдэлийг хийж байна. Тэднийг өршөөгөөч гэж тэр залбирч байсан. Ийм зүрх сэтгэл хэн болгонд амархан өгөгдөхгүй. Зөвхөн түүний зүрх сэтгэлд байгаа Есүс Бурхны баруун талд зогсож байгаа. Сууж байгаа бол тэр амарч байгаа. Зогсож байна гэдэг маань болохоор бэлэн байдалд байна гэсэн. Тэгэхээр Стефаныг наашир чиний хийх ажил чинь дууссан. Над дээр ирээд надтай хамт амар гэж түүнийг дуудаж байсныг тэр харсан байна. Тэгээд ийм үйл явдал болсны дараа Саул 8 дээр хэлэгдсэн байгаа. Саул чуулганыг хавцсан тухай тэмдэглэгдсэн. Тэгээ Ерүсалимд ингээд маш их хавчлага босож Кристингүүдийг хавчлага бослогууд маш их өрнөж байсан. Тэгээд нэг талаар харахад энэ ертөнцид ингэж болж байгаа энэ хавчлага энэ их зовлон энэ юу вэ гэж айхаар хаширхаар. Тэгтэл хаашаа түүнийг Филиппийг Самарид энэ сайн мэдэг тараж байгаа юмуд Юда болон Самараар тархсан гэж бичсэн. Хурсан олон бүгд тархсан. Сайн мэдээд тэднэртэй тархсан. Түрүүчийн 7 хоногт бид нэр дээрэмдүүлсэн хүний тухай хүнд хэн тусалж байсан тухай бид нар хуваалцсан. Самариан хүн тусалсан. Тэгээд Самарын хүн тэр үгийг дамжуулах бэлтгэлийг хийж байхад өнөөдрийн энэ үгс санаанд орж байсан Үлс намын 8 дугаар бүлэг дээрх энэ тайхан хүний тухай санаанд орсон. Тэгээ өнөөдөр энэ үгийг дамжуулж байна. Хуваалцж байна.
Тэгээ энэ тайган хүний тухай ярихын өмнө Филиппийн тухай ярих нь эхлээд зөв юм болов уу? Дараалал нь зөв юм болов уу гэж бодсон. Тэгээ Стефаныг өнгөрсний дараа хавчлага маш их ширүүн болж ирсэн. Тэр үед 4-д 8-4 тархсан хүмүүс явсан зүг бүртээ үгийг тунхагласаар байваа. Филипп Самарын хотод ирж тэдэнд Христийг тунхаглав. Самарын хотод сайн мэдээ орж ирсэн гэсэн үг. Мэдээч хэрэг эхлээд Есүс тэнд Самарын эмэгтэйд уулзаж сайн мэдээг тарааж Самарын эмэгтэйгээр дамжуулан тэнд байсан маш олон хотод дотор байсан маш олон хүмүүс Есүстэй уулзан сайн мэдээг сонсож аврагдсан тухай урд нь тэмдэглэгдсэн байдаг. Гэхдээ Самар тэр чигээрээ бод аврагдаагүй байсан. Гэтэл энд болохоор Самарын хотод Христийг тунхаглаж байсан гэсэн. Тэгэхээр Самарын хүмүүст уг сайн мэдээ тараагдсан гэсэн үг. 6. Хурсан олон Филиппийн үгийг сонсож өгүүлдэж байсан тэмдгүүдийг харж санал нэгтэйгээр яриаг нь анхаарч байлаа. Учир нь Учир сүнс шүглсэн олон хүнээс тэдгээр нь чанга дуугаар хашгиран зайлж байсан юм. Филипп зөвхөн дикны ажилд ашиглагдажсэн. Тэр зөвхөн сүмд үйлчлэн ажлыг хийж байсан ч гэсэндээ тэр сайн мэдээн тараах тэр элчин ажлыг хийж байсан. Сайн мэдээг хүлээж аваад дахин аврагдсан, дахин амьсан гэд тэд бүгд ижилхэн ажил хийдэг юм биш. Сүм дотор тэднэрт өөрсдөд нь ногдсон өөрсдийн үүрэг буюу хариуцлагатай хийх ажил байдаг байсан. Тэгээд энэ Филипп нь болохоор иш үзүүлэгч буюу элч нарын нэг адил биш байсан. Тэр бол үйлчлэлийн ажилд сонгогдсон 7 хүний нэг нь байсан. Гэтэл Филиппээр ч гэсэн дамжуулан сайн мэдээг тарааж Филиппээр дамжуулан түүнээр хийгдэж байгаа ажил нь маш их гайхалтай байсан. Тийм учраас Бурхан Филиппээр дамжуулан маш их ажлыг хийж байсан. 7 дээр хэлсний дагуу маш олон их хүмүүст бузар шүнс шүглсэн олон хүнийг сүнснээс дагуу сүнсийг зайлуулж ясан тухай бичсэн мөн саавчтай болон эрэмдэг олон хүн эдгэрч байсан гэж тэмдэглэсэн. Эдгэрч байсан тухай тэмдэглэгдсэн байна. Тийм учраас 8 тэр хот үлэмж баяр баясгалтай байв. Бид Филиппийн тухай ярьж байгаа учраас энийг уншиж байна. 12-ыг уншия. Харин Бурхны хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филиппт итгэсэн нь эрэгтэйнч эмэгтэйнч баптизм хүртэж байлаа. Тэгээд тэд аврагдсныхаа дараа баптизм хүртэж байсан. Баптизм тухай та нар мэднэ үстэй. Баптизм бол дахин амьлагдсны дараа хүртдэг баталгаажуулалтын тэмдэглэлт үйлс юм байгаа. Тэгэхээр нүглээс аврагдана гэдэг маань маш нүглээс тодорхой аврагдсны дараа, суллагдсны дараа хийгддэг тэмдэглэлт үйлс. Хуучин бие үхэж дахин шинээр төрсөн гэдгээ тэмдэглэдэг үйлс. Тийм ч учраас шинэ бүтээл гэж хэлдэг. Энийг баталгаажуулдаг үйлс нь баптизм юм байгаа. 2-р Коринтын 5:17 дээр хэлсэн үгийн дагуу шинэ бүтээл болсноо баталгаажуулсан үйлс нь баптизм. Тэгэхээр хуучин хүн болох нүгэлтэй хүн бие дуусаж дахин шинэ хүн болсон. Тэгэхээр дахин төрсөн хүн гэдгийг баталгаажуулдаг үйлс юм байна. Филипп бодож үзсэн. Хэрвээ би Филиппийн оронд байсан бол ийм сайхан ажлуудыг энэ
үгийг дамжуулаад маш олон хүмүүсүүдийг бузар сүнснээс салгаад өвчтөө хүмүүсүүдийг эдгээгээд ингээ маш олон ийм одоо гайхалтай ажил хийгдээд маш олон хүмүүс баптизм хүртээд байж байхад эндээс чи 26 дээр хэлсэн үгийн дагуу харин эзэнний тэнгэр элч Филиппт босогтон Иерусалимаас Газ руу урагддаг замаар урагш яв. Энэ нь цөлийн зам юм гэж тэнгэр элч түүнд маш гайхалтайгаар ажил хийж байхад нь чи Иерусалимаас Газ руу яваа гэж үг ирж хэлэхэд түүний хийж байгаа үйлс нь маш аз жаргалтай, маш ихэнх Бурхны ажил хүчтэйгээр тэнд хийгдэж байхад тэр ямар их аз жаргалтай байсан бол бараг хоол идэхгүй байсан, цадгалан байхаар байсан байх аз жаргалтай байж байхад нь өөр тишээ өөр газар руу өөр зүг рүү яв гэж хэлсэн. Тэгэхээр одоо бидний харуул томилолтоор явуулж байгаа гэсэн үг. Өөр сүмдэр тээгүүгийн сүмдэр би одоо номлын ажлыг хийж байхад намайг эсэн цэвэл рүү яв гэд томилолт тавьбал хинч байхгүй газар руу шууд яваад очиод номл гэвэл би шууд амен хайлелуя гэд явж чадах болов. Тэгтэл би бол тэгж чадахгүй. Ямар ч аргагүй яв гэсэн учраас яваад тэнд бурхан ямар ажил хийх нь түүнийг харъя. Яаж бурхан намайг удирдах нь түүнийг мэдээ гэд амен гэл явах бах. Түүнээс биш би халелуя бурхан намайг тийшээгээ залж байна гэж тийм итгэлээр бол би явж чадахгүй байх. Гэтэл бурхан Филиппт тэнгэр элчээр үгийн дагуу тэнгэр элч Филиппт босогтун Иерусалимаас Газ руу урагддаг замаар урагш яваа гэж түүнд хэлсэн. Би Америкт ирэхэд тэгсэн чинь эхэлж би бурхны үгийг би эхэлж хүлээж авсан. Англи хэл мэддэггүй, Америк гэж ямар орн байдгийг мэдэхгүй. Энэ орн руу би яаж ирэх байсан бүү мэд. Гэхдээ бурхан надад үгийг өгсөн. Тэр үг наашаага Америкт ирэх боломжийг өгсөн. Аврагдсныхаа дараа шууд би Америк руу явмаар байна. Би Америк гэдэг оронд очимоор байна. Бурхан минь туслаач гээгүй. Бурханы үг эхэлж ирсэн. Бурханы үг надад эхэлж ирж Америкт авчирсан. Мөн Филипп ч гэсэн яг тэгсэн байх. Би Америкт ирээд виз байхгүй, хууль бусаар ч гэсэн хамаахгүй энэ газарт бурхан хэрвээ намайг сайн мэдээнд одоо ажиллах боломжийг өгж байгаа бол бурхан энийг хийж байгаа бол би бурханы хүслээр би бас мөн удирдлагад орно. Бурханы удирдлагадор, үгийн удирдлагадор би амьдрна гэж амьдарч ирсэн. Тэгэхээр Филипп ч гэсэндээ эхэндээ зүрх сэтгэл нэггүй байсан бах. Гэхдээ бурхны тэнгэр элч Филипптээр ирээд Иерусалимаас Газ руу урагдан яваа гэж түнд хэлсэн. Тэгээ энэ Иерусалимаас Газ руу явах зам нь алхахад 2-3 өдөр орох газар. Тэгтэн тэр эсэн цөлд нь ямар нэгэн хүн амьдарч байх уу? Эсвэл хэн нэгэн түүнийг хүлээж байгаа юу? Үгүй. 2-3 өдөр алхаад мөн эсэн цөлөөр алхана. Ингээд төсөөлөхөд энэ элсэн цөл рүү явах хэн байгаагүй нь мэддэхгүй. Тэр газар руу яв гэхэд өөрийнх нь байгаа сайн мэдээ тарааж байсан энэ Самарын хотод нь болохоор ямар сонирхолтой, ямар их хүмүүс аврагдаж, ямар сайхан бурхны ажил хийгдэж байгааг харж байсан Филиппийн энэ хүн өөрөө ээлч биш бүртлөө пасторч биш, ээлчч биш, зөвхөн тэр сүм дотор үйлчлдэг хүн байсан. Гэтэл энэ хүний зүрх сэтгэл ямар байсан бол сүм дотор юу хэрэгтэй байна? Янз бүрийн хэрэгтэй бүх тэр ажил хэрэгтэй зүйлсийг биелүүлдэг, гүйцэлдүүлдэг үүрэг хариуцлагатай хүн байсан. Гэтэл ганцхан түүнийг тэр ажилд ажиллуулаад зогсоогүй. Бурхан түүнийг сайн мэдээ тарах ажилд гэсэн ашиглаж байсан. Тэр сайн мэдээний ажилд тэрний зүрх сэтгэл маш их талархалтайгаар
Бурхны ажлыг хийж байгааг энд харсан. Тэгээд тэр газ хүртэл тэр явсан. Түүнийг тэр зам руу явхад хүнд борь байхгүй, унаа байхгүй. Тэгээд элсэн цөл. Тэгээд тэр алхан явсан. Урууддаг замаар урагш яваа гэж Тэнгэр элч түүнд хэлсэн. Энэ Филипп Бурхны хэлснээр явсан. Бурхны хэлсэн үгийн дагуу тэр явсан. Тэгээд тэр замаар явж байхдаа хэн нэгэн түүнийг хүлээж байгаа. Үгүй бол тэнд хэн нэгэн байгаа. Ямар ч тэм барьцтай мэдээлэл түнд байхгүй. Энд бай. Гэтэл Филипп зөвхөн Бурхны хэлсэн үгийн дагуу явсан. Тэнгэр элцэн хэлсний дагуу явсан. Түүнийг явж байхад нь 27 тэрч босоод явв. Тэгтэл харагтун. Тэр босоод явсан. Гэхдээ тэр явах зам нь 2-3 өдрийн зайтай зам. Тэгтэл харагтун Этиопийн хадан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Этиопийн тайган амбан Ерүсалимд мөргөл үлдэхээр ирээд утсан явж байжээ. Одоо энд гарч байгаа тайган хүний тухай ярилцъя. Тайган хүн гэдэг маань болохоор эрэгтэй хүн гэдэг одоо тодорхойлдог ганц эрэгтэй гэдэг одоо бэлэг эрэхтний огтлсон хүнийг хэлж байгаа юм. Тэгэхээр энэ тайган хүн амбан ажил хийжсэн тэр албан тушаалтай хааны дүшмэл хүн байсан гэхээр түүний хаан нь эмэгтэй хаан хүн байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр үед хаад дүшмэлээ амбанаа сонгохдоо зүгээр нэг ард түмнийг сонгодгүй, ард түмэн дотроос маш ухаантай, боловсралтай, мэдлэгтэй хүнийг сонгодог. Хэн нэгэн мунхаг хүнийг тэгж хааны ордонд дүшмэлийн ажлыг хийлгэх боломжгүй. Тэр өөрийнхөө тэгээд түүнийг сонгон хаан түүнийг сонгоод өөрийнх нь амбаны ажлыг хийхин тулд тэр эрэгтэйг тайган болгох ёстойг түүнд хэлж тэр тайган болно. Тайган болно гэдэг маань юу болох вэ? Түүнд гэр бүл гэж байхгүй болно. Эхнэр байхгүй, үр хүүхэд байхгүй. Зөвхөн ганцаараа. Өөрөө ганцаараа. За яг уу тэр хүнд эцэг эх байсан байж болно. Гэхдээ эцэг эхээсээ ч ихсэн холдож байгаа. Яагаад вэ? Хааны ордонд хааны төлөө, хаант улсын төлөө ажил хийж байгаа учраас. Тэгэхээр түүнд гэр бүл гэдэг зүйл байхгүй. Зөвхөн ганцаараа тэр ганцаараа хүн. Зөвхөн тэр хааны төлөө хамаг ажлыг хийж байгаа хүн. Тэгэхээр энэ хүний зүрх сэтгэл ямар байх бол тэр эрх тушаалтай байгаад түүний зүрх сэтгэл энэ хүн амбан хүнгээ бодохоор хааны маш их өндөр эрх тушаалтай хүн байгаа гэсэн үг. Тэгэхээр түнд мөнгөч байгаа, эрх мэдэлж байгаа. Гэтэл түнд гордлого найдвар байхгүй.
Тэгэхээр энэ хүний зүрх сэтгэл ямар байх вэ? Бүх зүйлийг тэр бусад бүх зүйлс нь түүнд байсан байх. Гэрт нь магадгүй бүхэл зүйл байгаа байх. Эд хөрөнгө, мөнгө бүх зүйл нь байсан байх. Гэвч түүнд тэнд найдвар юу ч байхгүй. Ирээдүйд найдах гордох зүйл нэг ч байхгүй. Зөвхөн тэгж амьдарч зөвхөн тэр гэртээ элбэг дэлбэг идэж уух зүйлтэй дутуу гачих зүйлгүй энэ амьдрал нь түүний зүрх сэтгэлд амар тайвныг ажиргалыг өгөөгүй. Тэр нь түүний зүрх сэтгэл ажиргалтай байгаагүй. Амар тайван байгаагүй. Ганцаардлаар дүүрсэн байсан. Магадгүй янз бүрийн нөхцөл байдлаас болоод тэр хурим хийгээгүй байгаад ганцаараа байсан бол бас өөр зүйл. Гэтэл энэ хүн нь нөхцөл байдал нь элбэг дэлбэг бүх зүйл байгаа. Идэж уух зүйл, зарц боол, эрх мэдэл, мөнгө төгрөг гэх бүгд байгаа. Гэтэл энэ хүний зүрх сэтгэл нь ямар байх вэ? Уучлаарай, аллергианаас болоод. Тийм учраас Бурхныг хайсан. Түүний ганцаарсан зүрх сэтгэл Бурхныг хайсан. Юугаарч сэтгэл хангалуун байж чадахгүй, ажиргал байхгүй, амар тайван байхгүй түүний зүрх сэтгэл. Бурхныг хайсан. Тийм учраас цуу яриг сонсон Иерусалим руу очсон. Магадгүй хаан түүнд зөвшөөрснийг бодоход түүнийг Иерусалим руу явахыг зөвшөөрснийг бодох нь тэр Этиоп гэдэг орноос Иерусалим руу явхад одооний хэллэгээр бол 1500 км-ийн цаг. Морин тэргээр явхад сар гарна. Сар хагасын зайтай газар. 1500 км-ийн зам. Нью-Йоркоос Лос Анжелес хүртэл 2400 км байдаг. Солонгос, Сөүлээс Бусан 400 км. Тэгэхээр явж ирэхэд 800, буцаад очиход 1200. Тэгээд ирж буцаж ирэх 3 удаагийн зам тийм хэмжээний зам. Гэхдээ энэ тайган хүн амбан тушаалтай хүн байсан учраас хаан түүнд үйлчлэх хүмүүс болон цэрэг хамгаалах цэрэг арм гэх бүгдийг түнд өгч явуулсан байх. Тэгэхээр тэр цэрэг армийн хамт түүнийг хамгаалуулсан аюулгүй буцаж ирүүлэхин тулд түүнийг хамгаалсан цэргүүдийн хамт явуулсан байх. Тэгэхээр тэр хааны хувьд ч гэсэн энэ тайган хүн, энэ амбан ажилт нь маш эрхэм байгааг, чухал хүн байгаа гэдгийг эндээс харж болно. Магадгүй тэр ажлаа маш сайн хийдэг байсан байх. Дутуу дулмиг зүйлгүй ажлыг хийдэг байсан байх. Тэгээд Иерусалим дээр ирсэн. Тэгээ очиод юу болсон байх вэ? Очиод буцаад явж байв гэж тэмдэглэгдсэн. Тэгээд түүнтэй Филипп уулзахад тэр морин тэргэн дотор Исаягийн 53-ийн 7-8-ыг уншиж байхыг Филипп сонссон. Тэр Исая бүлгийг уншиж байгааг Филипп сонсоод та уншиж байгаагаа ойлгож байна уу гэж асуудаг. Та
уншиж байгаагаа ойлгож байна уу гэж асуухад тайхан хүн хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгож чадах вэ гэж хариулдаг. Би энэ үгийг ойлгох боломжгүй тухайга түнд хэлсэн. Тэгээд Филиппийг тэргэндээ суулгасан. Тэгээд явдал дунд биш морин тэргийг зогсоож түүнтэй үгийг хуваалцдаг. Тэгээд энэ тайган хүн яагаад Иерусалимаас буцаад явж исэн бол Иерусалимд очиход нь түүнийг сайн мэдээг сонсох боломж өгөө түүнийг хөөн явуулсан. Яагаад вэ гэдгийг хэдүүлээ олж мэдцгээе. Дэд хууль 23-ыг олж мэдцгээе. Дэд хууль 23 1 Төмсгөө ницлүүлсэн эсвэл бэлэг эргэтнээ огтлуулсан хинч эзний чуулганд орох ёсгүй. Тэгэхээр эрэгтэй энийг тайлбарлахад маш хэцүү байна. Энэ үгийн дагуу бүгд мэдэж байгаа бах. Эрэгтэй хүн бэлэг эргэтнээ огтлуулахад тэр хүнийг эрэгтэй хүн гэж тодорхойлоход хэцүү болж байгаа юм. Тэгэхээр энэ дэд хуулийн 23 дээр тэмдэглэснээр энэ тайган хүн гэж ямар хүн байх тухай тэмдэглэсэн буюу энэ тайган хүн маань эзний чуулганд орох ёсгүй байдаг хуулийн дээр тэг тэмдэглэсэн. Энэ нь бол хууль байсан тэр үедээ. Тэгэхээр төсгөө нислүүлсэн эсвэл бэлэг эргэтнээ огтлуулсан гэдэг маань энэ эрэгтэй хүн гэдэг байдлаараа ямар ч боломжгүй болсон хүнийг хэлж байгаа. Энэ нь тайхан хүн болсон буюу цаашид өрөвхтэй болох боломжгүй. Мөн одоо эмэгтэй хүнийг хараад ч эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бишрэн харах тийм зүрх сэтгэлч түнд төрөхгүй. Яагад гэвэл хүний хүсэл сонирхол зүрх сэтгэлээсээ эхэлдэг учраас. Тийм учраас хаан тэр энийг мэддэг байсан учраас хаан өөртөө тийм зүрх сэтгэлээсээ шунал хүсэл тачаалыг өвөрлсөн тийм хүнийг амбан тушаалтна биш. Тэр бүгдийг тийм үйлсийг цааш нь идэвхтэй байлгахгүй тулд тэр улсын хааны төлөө байлгахын тулд түүнийг тайган болгосон. Тэгэхээр тэр эрэгтэйгийн хувьд бол аж аргал гэж байхгүй, зөвхөн тэр хааны төлөө амьдрах ганц л тийм болцолтойгоор тэрийг албан тушаалд тавьсан. Тэгээ энэ нь хуульд ингэж тэмдэглэгдсэн байгаа. Эзний чуулганд оролцох боломжгүй, орох ёсгүй гэж хууль тэмдэглэгдсэн. Тайхан хүн орох эрхгүй тухай. Тэгэхээр энэ хүн Иерусалим дээр ирээд ч гэсэндээ тэнд үгийг сонсох ямар ч боломж байгаагүй. Тэгэхдээ тэнд ямар нэгэн байдлаар түүнд Байбл бол байсан. Тийм учраас тэр сайн мэдээг сонсож чадаагүй ч гэсэн буцан явахдаа зүрх сэтгэлийнхэн ямар ч горилго найдваргүй байгаа, маш хэцүү байгаа тэр ганцаарсан зүрх сэтгэлээ Бурхны үгтэй уулзаад Бурхнаар тэр амар тайван байдлыг авахыг хүсэж байсан тэр зүрх сэтгэлээрээ тэр хол замыг туулан ирэхэд түүнийг хөөн явуулсан. Матай 23-ыг уншицгаая. Матай 23 13 Хоёр нүрт хуулийн багш нар ба фарисеучуд та нарт харин золгүй ээ. Учир нь та нар хүмүүсээс Тэнгэрийн хандлыг хаадаг. Та нар өөртөө ч ордгоо, орох гэснийг ч оруулдаггүй. Тэгэхээр тэр тайган хүн Бурханд итгэж
Бурхны үгийг хүлээж авч амар тайван байдал дотор Бурхны авралыг авах гэж ирэхэд нь түүнийг хөөж явуулсан. Тэгээд энийг нь хүртэл энд тэмдэглэсэн байгаа юм. Та нар өөрсдөө ч орж чадахгүй мөн бусдыг ч оруулдаггүй гэж хэлсэн. Орох гэснийг нь оруулдаггүй. Бид урд нь хуульчийн тухай, фарисеучуд, хуулийн багш нарын тухай бид нар хуваалцсан. Тэд тэр хуулийг биелүүлж тэр дээрэмчтэд дээрэмдүүлсэн байгаа хүнийг Леви болон хуулийн багш нар фарисеучуд тусалж чадаагүй нь яагаад гэвэл тэд нар хуулийг биелүүлэх хэрэгтэй байсан учраас тусалж чадаагүй. Тэгэхэд Есүс тэр хуулийн багш нарт хуулиар бол та нар таанчлаад орж чадахгүй гэж хэлсэн. Та нар аврагдах боломжгүй. Зөвхөн хуулиар дамжуулан та нар нүглийг л олж мэдэх боломжтой гэдгийг хэлж өгсөн. Хэрэн тэр хуулиар дамжуулан та нар Есүс Христийг олж мэднэ. Ганцхан Есүс Христийн загалан мадрагч цовдлогдсноор түүний хандлалд, Бурхны хандлалд орох боломжтой гэдгийг тэр хэлж байсан. Хуулиар бол тайган хүн хуулийн дагуу хөөгдөн бутсан. Ямар ч арга байгаагүй түүнд. Тэгвэл тайган хүн Бурхны хаанчлалд орох боломжгүй мүү? Үгүй. Исая 56-аг олж уншъя. Исая 56 3. Эзэнтэй нэгдсэн гадныхан эзэн намайг ард түмнээсээ салгана гэж бүү хэлэг. Тайган хүнч хар би ухаарсан мод гэж бүү хэлэг. Энд хэлэхдээ дэд хууль 23 дээр бид нар уншсан. Гэтэл энд болохоор юу гэж хэлсэн? Тайган хүнч хар би ухаарсан мод гэж бүү хэлэг гэж. Гэт энэ тайгууны тухай гарсан байгаа. Тэгээд 4. Учир нь эзэн үүнийг альдав. Амралтын өдрийг минь сахин надад тааламжтайг сонгож гэрээг минь чанд мөрдөгч тайган хүмүүст 5. Би гэрийнхаа дотор хаануудынхаа дунд сайн дурсгал ба нэрийг өгөх нь хөвгүүд охидтой байхаас ч илүү юм. Би тэдэнд устдашгүй мөнхийн нэр өгнө. Эзний нэрийг хайрлан зарцсан болохын тулд түүнтэй нэгдсэн гадныхныг амралтын өдрийг бузралгүй сахин гэрээг минь чандлах хүн бүр гэдэг. Тэгэхээр энэ тайган хүнийг Бурхан дэд хуулийн 23 дээр хэлэхдээ тайган хүмүүсүүдийг эзрийн чуулганд оруулж болохгүй тухай тэмдэглэсэн байсан боловч Исая бүлгийн 56 дээр болохоор тайган хүний аврагдах тухай бас тэмдэглэгдсэн. Тэгээ би тайган болохоор ингэж болохгүй, тэгэж ч болохгүй би дууссан юм байна. Гэт түнд ямар ч найдваргүй болсон. Гэтэл буцаад явж байхад нь тэр үед Бурхан түүнийг сонсож түүнтэй хамт байх гэж ирсэн. Филиппийг түүнд явуулсан. Энд фарисеучудад хэлсэн. Та нар өөрсдөө ч Тэнгэрийн хаанчлалд орох хаалгыг хаадаг, өөрсдөө ч орч чаддаггүй, орох гэсний ч оруулдаггүй гэж. Бурхан түнд замыг нээж өгсөн. Исая 53-ыг харъя. Ойрхон байгаа.
Исая 53 дараа нь ингээ 53-ыг нэгээс нь эхэлж ингээд уншаад үзээрэй. Бүгд Есүсийн тухай тэмдэглэсэн байдаг. Исая 53-ын 5-аас нь эхэлж уншъя. Гэвч гэмт үйлдэлийн мань улмаас тэр хатгагдан, хилэнцгийн мань улмаас тэр бицэржээ. Амар тайвны мань төлөө түн дээр гисгэл байж шархаар нь бид эдгэрчээ. Энийг уншихдаа бид шууд энэ Есүсийн тухай ярьж байгаа юм байна. Есүс бидний эдлэг ёстой зовлон тэр шархыг Есүс үрсэн байна гэдгийг олж мэдчихэж байгаа ёстой. 6. Бүгдээрээ бид хонь мэд туурж бүгд л өөр өөрийн замаар явв. Бүгдийн маань хилэнцгийг харин түүн дээр эзэн тохов. Энд бүгдээрээ хонь мэд туурсан гэдэг хоньчингүй бол өөр өөртөө замаар төөрөн явхаас өөр арга байхгүй. Энэ Исая 54-ийн 6 дээр бас хэлсэн байдаг. Чамайг хаягдсан сэтгэлээр гашуутсан эхнэр мэд заллуудаа гэрэлсэн боловч гологдсон эхнэр мэд байхад эзэн дуудсан гэж бурханд чинь айлдаж байна гэсэн. Тэгэхээр өөрөөсөө замаар явхаас өөр арга байхгүй. Нүгэл тэгж удирдахаас өөр арга байхгүй. Хатсан навч салхи хүлээхэд үлээс нь тэр зүгрүүл явдаг. Тэр явахыг хүсэхгүй байгаад өөрөө хичээн зүтгэж тэр хийсгүй байх боломжгүй. Салхины үлээж байгаа чигрүүл явна. Тэгэхээр хончингүй хонь ч гэсэн ялгаа байхгүй. Өөрөөсөө замаар л явна. Хэрнэ нүгэлд хөтлөгдөн явж байгаа бидний хэлж байгаа юм. Ямар ч өөрөөрөө түүнийг эсэргүүцэн явах чадлаггүй гэж байгаа. Тийм биднийг тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүй. 6 дээр хэлэхдээ бүгдийн маань хилэнцгийг харин түүн дээр эзэн тохов. Түүн дээр гэдэг нь хэнийг хэлж байгаа юм? Есүсийг хэлж байгаа. Энэ тайган хүн тэр морин тэргээр буцан өөрийнхөө нутаг руугаа явж явах үед Исая 53-ын энэ үгийг уншиж байсан юм байгаа. 6-аг уншиж байсан. Гэтэ Филипптэй уулзахдаа 7-8-ыг уншиж байсан боловч яг тэр түүнээс өмнө болохоор энэ үгийг уншсан байсан гэсэн үг. 6-аг. Тэгэхээр бурхан түүний тэр бурханыг хайж байгаа энэ тайган хүний тэр зүрх сэтгэлийг тэр хоол замыг туулан ирж байгаа тэр сар хагас явах тэр замыг бүх хоол хүнс бүгдийг бэлдэн явсан бурханыг хайн тэр явж байгаа сар хагасын зам дотор түүнд маш олон аюул тохиолдсон байх бэрхшээлүүд байсан байх. Гэтэл тэр бүгдийг туулан зөвхөн тэр бурханыг хайх бурхантай уулзах тэр зүрх сэтгэлэн тэр Израилийн Иерусалим гэдэг хотод тэр бурхан байгаа газар очие гэсэн тэр хүний бурханыг хайсан зүрх сэтгэл нь бурхантай уулзах гэсэн тэр зүрх сэтгэлийг бурхан түүнийг мөнхийн амар тайвныг өгөхийн тулд түүний тэр амар тайвныг олно гэсэн горьцсон ордлоготой зүрх сэтгэл дээр нь бурхан ирсэн. Тэгээд тэний тэр зүрх сэтгэлийг бурхан сонсон Филиппийг явуулсан. Тийм ч учраас Филиппийг Газ руу яв гэж хэлсэн. Тэнгэр элчээр дамжуулан хэлсэн. Тэгээд тэр тайган хүнтэй уулзан тэр бурхны тухай ярих сайн мэдээг ярих тэр боломжийг 2-3 өдөр явах тэр эсэн цөлийг Филиппт зааж өгсөн. Филипп эхэндээ юуны төлөө хинтээ уулзсан явахыг мэдгүй боловч тэр явсан. Тэр тэнгэр элчийн хэлснээр л явсан. Тэгээд ямар учиртай вэ гэхэлэр тэр тайган хүнтэй уулзах хэрэгтэй байширсан. Бурхан тэр тайган хүнийг аврахын тулд түүнийг чи өөрөө хуулиар бол аврагдаж бурхантай хамт байх боломжгүй. Гэвч би бол тийм биш. Би зүрх сэтгэлийг
аврахын тулд түүнийг тайган байсан ч гэсэн мөнхийн амийг өгөхийн тулд түүнтэй уулзсан бурхан. Тэр мөнхийн амийг түүнд зөвшөөрсөн тулд Филиппийг явуулж түүнд сайн мэдээг дамжуулдаг. Тэгээд тэр уншиж байгаа тэр хэсэг нь Есүсийн тухай байгаа тэр уншиж байгааг нь Филипп тайлбарлаж өгч Есүсийн тухай түүнд тайлбарлан өгөөд Матай 4:15 дээр хэлснээр Матай 4:15 дээр Баптист Иохан хэлсэн үг байдаг. Энэ Баптист Иохантай уулзсан ярилцсан үг байдаг. Ямар ч байсан Баптист Иохан болон Есүс хоёр уулзаад Захарын хүү айдас хүргэх тэр эрхийг тэргүүн дахилж жилд бүх ард түмнийг төлөөлөн айдас өгдөг, бүх нүглийг түн дамжуулдаг байсан шиг Баптист Иохан бүх ард түмнийг төлөөлөн Есүст айдас өгөн бүгдийг дамжуулдаг тухай гардаг. Тэгээ Иохан бүлэг дээр ч хэлсэн. Харагтун Иохан 1:29 дээр хэлсэн байдаг. Дараа өдөр нь Иохан өөрлөө нь ирж яваа Есүсийг хараад ертөнцийн нүглийг зайлуулах Бурхны хургийг харагтун гэж хэлсэн үг гэдэг. Тэгээд хургийг Байблаар дандаа Есүсийг төлөөлж тэмдэглэсэн байдаг Байбл дээр. Яагаад гэвэл хуучин гэрээнд нүглийг хураг болон амьд дээр айдас өргөн дамжуулан дахил өргөх ажлыг хийдэг байсан. Тэгээд тэр дахил өргөх ажилд ашигладаг байсан хойно буюу тэр хураг нь бүх нүглийг ард түмний бүх нүглийг айдсаар дамжуулагдсан үүрсэн амьтад байдаг. Тэр амьтад маань Есүсийн дүрслэл байдаг байсан. Тэгээд өшөө эдэл Исая 53 үргэлжлүүлэн уншия. 7 дугаар бүлэг 53:7 Тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүү. Нэдлэгдэхээр хөдлөгдөх хурах шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хон шиг амаач тэр нээсэнгүү. Тэгээ энд гарч байгаа хурах ч гэсэндээ Есүсийг илэрхийлж байгаа юм. Бидний нүглийн төлөө тэр нэдлэгдэхээр явж байгаа хураг мэт. Тэгэхээр бидний нүглийн төлөө Есүс мөн цовдлогдсон. Тэгэхээр энэ тайган хүн энэ хэний тухай ярьж байгаа юм бол гэд өөрийнхөө тухай ярьж байгаа юм уу, өөр хүний тухай ярьж байгаа юм уу тэр эргэлзэж байсан, ойлгохгүй байсан. Тэгэхээр энд хураг гарч ирсэн. Түүний уншиж байсан. Тэр хялгагчийн өмнө дуугарахгүй хүн шиг амаач тэр нээсэнгүү гэж хэлсэн байдаг. Тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүү, нэдлэгдэхээр хөдлөгдөх хураг шиг хялгагчийн өмнө дуугарахгүй хүн шиг амаач тэр нээсэнгүү. Хавчлах шүүг түүнийг аваад явлаа. Ард түмний минь тэрслийн улмаас зохиогдож амьдын газраас тэр таслагдсан атал хэн ирээдүйн тухай тусалсан бэ гэд. Тэгээ энэ тухай уншичаад түүнээс Филиппээс асуусан. Тэгээ Филипп нь энэ уншиж байгаа хэсэг нь Есүсийн тухай яриа үгс байсан учраас Филипп Есүсийн тухай бүгдийг тайлбарч хэлдэг. Тэгээ Баптист Иохан ертөнцийн бүх нүглийг Есүст айдас өгөн түүнд ертөнцийн бүх нүглийг дамжуулсан тухай яриад тэр ирэн цовдлогдох тухай ярьсан. Тэгээ энэ ойрхон байгаа дээр Исая 38-ыг уншицгаая. 38:17 Үзэгтэн сайнны төлөө би гашуунаас гашуунаар зовсон. Амийг минь сүрлийн нүхнээс та хамгаалсан. Гэм нэгэл бүрийг минь та нурууны хараар хайсан. Исая 53:6 Түүнд
Есүсийн тухай Исая 53:7 дээр нь хэлсэн байсан. Дамлагдсан зовсон тухай. Тэгээд тэр тайгуу хүн түүний эрх мэдэл, түүний эрх тушаал нь дутуу түүнд байхгүй зүйл бараг байхгүй. Гэтэл түүнд ганц гэр бүл ахгүй, эмэгтэй байхгүй. Амос 8:17 дээр Амос 8:11 дээр хэлсэн үг гэдэг. Харагтун би газар дээр өсгөлөнг илгээх өдрүүд ирж байна гэж эзэн бурхан тунхаглаж байна. Далхаар өсөх бус, усаар цангах бус, харин эзний үгийг сонсохын төлөө өсгөлөн байх юм а гэж хэлсэн үг гэдэг. Эзний үгийг сонсохын төлөө өсгөлөн ирнэ гэсэн. Далхаар өсөх биш, усаар цангах биш, зөвхөн сүнсэн биеэр өсөх цаг ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр тэр тайган Бурхны үгээр өсөж байсан хүн. Түүний зүрх сэтгэл Бурхны үгээр өсөж байсан хүн. Тэгээд түүнд тэр ган гачиг буюу ертөнцийн юугаарч тэр зүрх сэтгэлийн ган гачгийг тайлах боломжгүй. Зөвхөн Бурхны үг, Есүс Христийн тэр сайн мэдээ бидний зүрх сэтгэл дотор хоол, ус, амин ус болох болно. Энэ Бурхан түүний энэ зүрх сэтгэлийг хараад тэр Филиппийг тэнд тэгж их Бурханы ажил явагдаж байсан ч гэсэн тэр тайхан хүн рүү явуулж түүнд тэр тайхан хүнийг тэр Бурханы мэдээнд итгүүлж итгэсний дараа Үлсийн 8-ыг олж уншицгаая. Үлс намын 8. Үлс намын 8 35-ыг уншия. Филипп амнан тэрхүү бичвэрээс эхлэн Есүсийн тухай сайн мэдээг түнд ярьж өгөв. Тэд замаар явсаар устай газар хурж иржээ. Энд түүнд сайн Есүсийн тухай буюу тэр сайн мэдээг түнд сайн тайлбарлаж өгсөн. Тэгээд түүний үхэл, түүний оршуулга, түүний тухай тэр сайн мэдээг тайлбарлаж өгсөний дараа 36 тэд замаар явсаар устай газар хурж ирж тайган хараач ус байна. Баптизм хүртэхэд болохгүй нь юу вэ гэсэн. Энэ нь баптизм. Энэ 10 дугаар Корнел Петртэй уулзан сайн мэдээ сонсоод аврагддаг тухай бас тэмдэглэгдсэн байдаг. Үлс намын 10 дээр Корнел Петр хоёрыг уулзсан. Тэгээд 47-г уншия. 10:47. 10:47 ариун сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст усаар баптизм хүртээхэд татгал зохион байхгүй биз гэлээ. Үлс намын 16 дээр ч гэсэн Паул мөн баптизм хүртээдэг тухай бичсэн байдаг. Лудия тэр сайн мэдээнд итгэн усаар баптизм хүртсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхэд энэ би одоо баптизм хүртэх хэрэгтэй. Би хүртэж болох уу гэж 37 дээр харахад би уншия. Та нарын Байблд ч байхгүй ч магадгүй Филипп 8:37 дээр нэхэлсэн. Хэрв та бүх зүрх хэрэг итгэвэл болно гэсэнд тэр Есүс Христ Бурхны хүмүн гэдэгт итгэж байна гэж хариулсан. Тэгээ Бурхны хүсэл тэр хүүд итгэхэд тэр мөнхийн амийг хүртэх болно гэд тэр хүнд итгэнэ гэдэг нь юунд итгэх юм бэ? Миний төлөө миний үүрэх ёстой зовлон үүрчт залмаа дээр тэр цовдлогдсон гэдэг тухай
Тэр миний төлөө оршуулгадаж тэр зовлон үүрэн оршуулгадан дахин амьлсан гэд тэр тухай. Тэгэхээр энэ тайган хүн Исая бүлэг дээр тэмдэглэгдсэн Есүсийн тухай тэмдэглэгдсэн энэ үгийг өөрөө ойлгохгүй мэдэхгүй байсан боловч энэ Филипп түүнд тайлбарлаж өгч ойлгосны дараа бүх тайлбарлаж өгсөний дараа тэр энэ нь миний нүгэл хүртэл тэнд багтаж байгаа юм байна. Миний нүглийг хүртэл дуусгасан байна. Уучлсан байна гэд энэ тайган хүн Филиппийг магадгүй цаашаа авч явахыг хамт явахыг хүссэн бах. Гэхдээ тэр 8:39 дээр тэд уснаас гарч ирэх үед эзний сүнс Филиппийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр бясалгалтайгаар замд гарсан гэсэн. Тэг энэ еврей үгээр хэл түүнийг аван явсан гэсэн үг. Булган аван явсан. Тэгэхээр тэр тайган тэр түүнтэй хамт байхгүй тэр ингээд түүнээс салан явсан тухай энд тайган хүнээс салан явсан тухай тэмдэглэгдсэн. Тэгээ Филипп өөр газар очин Азотод очин сайн мэдээг тарааж эхэлсэн. За өнөөдөр энэ хүртэл хэдүүлээ үгийг хуваалцгаая. Залбирая. Бурхан амаараа тань талархаж байна. Өнөөдөр тайган хүний тухай түүнийг хайж олон түүнтэй уулзсан түүний зүрх сэтгэл итгэл найдвар гордлого байгаагүй түнд мөнхийн амийг амар тайвныг зөвшөөрсөн шиг мөн одоо ч гэсэн таныг хайж байгаа бүх хүмүүст энэ тайган хүн дээр ирсэн шиг нөхцөл байдлаар биш, байгаа байдлаар биш, бүх зүйлийг авахыг хүсэж байгаа биш, мөнхийн амийг түнд зөвшөөрсөн шиг түн энэ газараас хаанаас олж болохгүй тэр мөнхийн амийг мөнхийн бурхны орны үр хөвгт болох эрхийг олгосон тань талархаж байна. Энэ Филиппээр дамжуулан энэ тайган хүнтэй уулзаж түүнийг аварсан өнөөдөр ч ихсэн тэр ажлыг бусад хүмүүст таныг хайж байгаас ажиллаа хийж байгаа гэдэгт итгэж байна. Танд талархаж байна. Бидний амьдралд ч ихсэн энэ их ивэл дотор сайн мэдээг тараах энэ амьдралд удирдахыг хүсэж байна. Үргэлж бид нартай хамт байгаа Есүсийн нэрээр залбирч байна. Амен.